Улаанбаатар хотын Аз зэрэглэл болон өнгөтэй үтгсэн газруудыг эрх мэдэлтнүүд авч дараа нь маш их хэмжээний мөнгө олгодог. Тэгвэл тэдгээр эрх мэдэлтнүүдийн нэг нь нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга даваг юм а. Тэрээр хан үйлдвэргийн 18 дугаар хороо буюу удирдлагын академийн хойд талд байрлах нийтийн эзэмшлийн талбайг 2018 онд Сүү Батуулдыг нийслэлийн засаг дарга байх үед нь өөрийн болгон авсныхаа дараагаар 300 сая төгрөгөөр Хурд групп зарсан гэх асуудал олон анхаарлыг татаад байна. Тухайлбал өнгөрсөн 7 хоногт хууль хяналтынхан наалайх нүхтэд газар авсан нөлөө бүхий эрхмүүд болон гадны иргэдийн эзэмшил газрыг хурааж авахар гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Гэтэл хотын Аз зэрэглэлийн газарт нь нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга даваг нийтийн эзэмшлийн зам талбайг өөрийн болгож их хэмжээний мөнгөөр бусдад зарсан байхад яагаад хууль хяналтынхан хийгээд хотын дарга асан амар сайхан энэхүү ноцтой асуудлын талаар өнөө хүртэл дуугүй байна вэ? Өгтөө бол улсын хурлын сонгуулийн өмнө тус газрыг нийтийн эзэмшлийн талбай чигээр нь үлдээ гэж байсан хотын дарга асан амар сайхан яагаад хэлсэн амандаа хүрэлгүй Хурд группт барилга барих боломжийг өгчихвөө. Ямартайч нийтийн эзэмшлийн газрыг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга давгад өгсөн хотын дарга асан Сүү Батуул болон газар олгосон гэх дарга даамлыг хуулийн хяналтынхан шалгах шаардлагатай байна. Иргэдэн алга дарам 0.7 га газраач авч чадахгүй байхад эрх мэдэлтэй дарга нар ийхүү иргэдийн амарч зугаалах газрыг булаан авч мөнгө болгосон өөрөө шударга явдлаа. Бид энэ талаарх мэдээллийг үргэлжлүүлэн хүргэх болно. Ямартайч нийтийн эзэмшлийн зам талбайг их хэмжээний мөнгөөр арилжсан энэхүү асуудлыг хуулийн байгууллагын анхааралтай авч энэхүү газрын цаана чухам ямар тохироо наймаа хийгсэн бэ гэдгийг тогтооно гэдэгт найдаж байна.